За сайн байна уу? Энэ бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр нэг зүйлийн тухай ярих гэдэг. Энэ болохоор цүсний өтгөрсөн хүмүүстэй цүс өтгөрсөн чулуутай цүсний нугалралтай ургацтай гэж зөндөө олон асуудал байгаа штэ. Тэгэхээр ийм хүмүүст илэрдэг нийтлэг нэг шинж тэмдгийг ярих гэж байна. Ер нь бол цүсний асуудалтай хүмүүд илэрдэг 10 гаруй төрлийн шинж тэмдгүүд байдаг. За тэрэн дотроос би бас нэг шинж тэмдгийг ярих гэдэг. Энэ болохоор гидс дүүрэх, унгуулах байгаа. За ялангуяа одоо сая цагаан сар болоод хүмүүс ингээд болсон болоогүй маш их өөх тостой хоолыг тэгээд нэг доор идээд ингээд явсан штэ. За тэгэхээр юу энэ үед мэдрэгддэггүй гэхээр ерөнхийдөө хүнд хоол идэх жоохон зохисгүй хоол болохоор оройдоо ялангуяа нэг хоол шингээд гидсэнд нэг боловсроод ирж байгаа. Яг тэр үед бол гидс их хийгэр дүүрээд унгуулад идэг штэ. Гэхдээ эрүүл хүний хувьд бол нэг их айхтай ийм одоо гидс дүүрэх хийх бол байх албагүй байхгүй. Тэгэхээр энэ нь юутай холбоотой гэхээр таны цүсний үйл ажиллагаа ерөнхийдөө доголдоод байгаа юм байна. Цүс зогсонгож болно. Эсвэл цүсний өөрийнх нь тэр бүтцэн тийм ээ найрлагын өөрчлөгдөж болно. Гидс рүү орж ирэхдээ цүсний хэмжээ багассан байж болно. Тэгэхээр энэс болоод ерөнхийдөө гидс хийгээр их дүүрдэг. Тэгэхээр гидс хийгээр дүүрэл авах юм бол явандаа юу болдог вэ гэхээр хэвлийн даралт ихтэй. Хэвлийн даралт чинь явандаа нөгөө гидсэнд байгаа зүйлүүд чинь хотоод руугаа орж ирээд хотоодонд байгаа зүйл чинь улаан хоолоор руугаа ингээд дээшээ яваад бүр амруучин хүртэл орж ирж байгаа шүү дээ. Сөөргөө үүсэх нэг шалтгаан болохоор гидс хийхээр үүсгээс болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол цүс асуудалтай байгаа хүмүүстээр ерөнхийдөө сөөргөний асуудал заавал гарч ирнэ гэсэн үг тийм ээ. За тэгвэл яагаад ингээд цүсний асуудалтай хүмүүстээр гидс их дүүрдэг вэ гэдгийг цаана явагдаж байгаа процессыг би ингээгээр тайлбарлая л да. За тэгэхээр таны гидсэн дотор байна штэ олон төрлийн бактериуд байгаа. За тэгээд томшгүй олон. Тоолох юм бол бүр хэдэн их найдаар тоологдно. Тэгээд бүр тэр бумаар байдаг. Тэр бактериуд нь одоо хүний биед байгаа бактериуд чинь хоол боловсруулах замд ихэнх нь байж байгаа. За бидний арьс гэдэг одоо салстуудад бол байгаа л да. Гэхдээ ихэнх нь бол таны хоол боловсруулах зам. За тэрэн дотроо бол хамгийн их хэмжээгээр дийлэнх нь бол таны бүдүүн гидсэнд байж ах хэвээр. Яагаад тэгэхээр та хоол идэх гээд таны биеэс хотоодны хүчил ялгарна, цөсний хүчил ялгарна, нойр улчирхан шүүрэл ялгарч байгаа. Тэгэхээр тэр шүүрлүүд чинь таны нарийн гидсэнд ерөнхийдөө цуглаад тэгээд нарийн гидсэнд хоолоо ингээд боловсруулад тэгээд тэр нарийн гидсэнд боловсроогүй хоол гидсэнд орж ирэхээр тэр бактериуд нь тэр хоолоор одоо нэг өсөндөө хооллож тэр бактериуд чинь тэр хоолыг цааш нь боловсруулдаг ийм явц явагддаг. Гэтэл таны бактериуд ихэнх нь тийм ээ байх ёстой газар нь гидс байх ёстой байтал зарим хүмүүсийн хувьд бол тийм ээ нарийн гидсэнд нь бактериуд ороод ирдэг. Тэгэхээр нарийн гидсний бактери бол ерөнхийдөө бол маш бага байх ёстой. Гэтэл тэн дотор их бактериуд үржээд ирэхээр хоол боловсруулах явц бол шууд доголдно. Яагаад тэгэхээр та хоолоо идлээ, таны идсэн хоолыг таны хоол боловсруулах шүүрлүүд боловсруулад задлаад жижиглээд таны гидсний ханаар шимэгдэх болтол нь бүр жижиглээд буталсныхан дараа гидсний ханаар шимэгдээд цуснд ороод цусны эргэлтээр таны бие махбодыг тижээх ийм процесс явагдах ёстой. Гэтэл тэрнээс нь урьдаад нөгөө бактери чинь таны идсэн уургийг чинь таны идсэн эслэг хоол хүнсийг чинь боловсруулад байна гэсэн үг. Ингэхээр ядгүй гэхээр нөгөө даахгүй нохоо булуу хураана гихчээр нөгөө бактериуд тэр хоолыг идэж боловсруулах явцдаа их хэмжээгээр төрөл бүрийн хий үйлдвэрлэнэ. Тэгээд тэр үүссэн хий нь хайчих уу гэхээр нэг бол дээшээ гарна, нэг бол доошоогоо гарна, тийм ээ. Тэгэхээр энэ бол таны гидсэнд явагдаж байгаа процесс ахна. Уг нь бол цүс хэвийн ялгарч байгаа цүсний асуудалгүй хүмүүсийн хувьд бол нарийн гидсэнд бол тэр бактерийг тэгтэл үржүүлэхгүйгээр байхаар одоо зохион байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл таны цүс ялгарлаа, гидсэнд ялгарлаа, бактериудын гадна талын хамгаалалтын бүрхүүлийг нь устгалаа, тэр бактери амьдрах чадваргүй болоо устлаа. За ингээд нөгөө бактериуд чи амьдрахын тулд хайчих уу гэхээр бүдүүн гидс рүүгээ ороод ингээд өөрийнхөө одоо үндсэн оршин суух газар руугаа орчих хэвээр байтал тэгэхгүй таны цүс сайн ялгархгүй болохоор хотоодны хүчил сайн ялгархгүй болохоор нөгөө нарийн гидсэн дотор чин бактериуд дүржих таатай орчин бүрдээд ингээд бактерийн хит үржлээс болоод тэнд одоо хоол боловсруулалтын явц нь доголдоод гидс хийгээр дүүрээд байгаамаа.
Тэгэхээр хэрвээ таны гидс дүүрж байгаа бол та цусны дутмагшилтай байх, өндөр эрсдэлтэй хүн байх нь шүү дээ. Тэгэхээр бидний одоо жишээ нь цусны асуудалтай хүмүүст заавал тийм ээ баруун хавирганых нь нумаар өвдөх албагүй. Ямар ч өвдөлтгүйгээр гидс дүүрээд ээж болно шүү дээ. Гидс дүүрээд байгаа бол та цусны дутмагшилтай, цусны зогсонгоштой, цусны өтөрөлтэй байж болох юм аа. Тийм учраас яах ёстой гэхээр та хоолоо зохицуулах нь тийм ээ. Хоолоо зөв идэх нь цөсөө сайн ялгаруулах хоол хүнсийг идэх хэрэгтэй. Тэгэхээр цус сайн ялгараад цусны хүчил сайн ялгарч явах юм бол тэр гидсэнд бол бактерийг хит үржихгүй байх боломжийг бол шууд бүрдүүлнэ л гэсэн үг. Тийм учраас та цус ямар тохиолдолд сайн ялгардгийг, ямар хүнсийг одоо сонгох ёстой, хизээ хоол идэх ёстой гэх мэтчлэн мөн нөхөн сэргээх янз бүрийн одоо физик эмчилгээнүүд болон эллэг дасгалуудыг та хийгээд сурчих юм бол заавал тэр тийм ээ им уугаад заавал одоо мэс заслын ширээн дээр очиж цус ахуулаад байхгүйгээр энэ бүхтийг чинь зохицуулж болж шít. За тэгэхээр хэрвээ танд тийм ээ одоо энэ цуснийхаа үйл ажиллагааг хэвэн болох талаар цэгцтэй, системтэй мэдлэг хэрэгтэй байгаа бол бид нэр танд зориулаад онлайн хичээл бэлтгэсэн байгаа. Цөсөө эмгүү шингэлээ гэх. Тэгэхээр энэ хичээлээс та өөрт хэрэгтэй бүх мэдээллийг авах болно. Тэгэхээр хэрвээ энэ сургалтыг хичээлийг сонирхож авах юм бол комент хэсэгт цус гэж бичээрэй. Таны чатаар мэдээлэл дэлгэрэнгүй очноо. За ингээд удахгүй танд хэрэгтэй зөвлөгөөгөөрөө уулзцгаая. Ходоод гисээ эмгүү хангаад сурцгаая.